За бид бол бас хэдийгээр улсын хурлын гишүүн, гол дотох дэд байгууллагын 126 гишүүний нэг боловч бидэнд бас сонгосон ард түмэн сонгогдсон тойрог түүнийгээ дагаад хариуцлага олон зүйлүүд давхар явж байгаа. Бид бүхэн энэ зүүн бүсийн хөгжлийг Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт түүхэн аялал жуулчлалын бүс нутаг, дээрээс нь эрчимсэн мал аж ахуйн бүс нутаг болгоно гэсэн том зорилтын хүрээнд өнөөдөр бид нэр үйл ажиллагаа явуулж. Сая учир дарга хэлж байна. Үнэхээр хаан хинтийн нутаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох энэ том зорилтыг тавьсан тэр он цагуудад манай хөрөлс өх ерөнхийлөгч оюун эрдэнэ их хурд ерөнхий сайд манай Бат Эрдэнэ аврах энэ хүмүүс маань энэ зүүн бүс тэр дундаа хинтийн нутагт түүхэн аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх том ажлыг эхлүүлсэн. Бид өнөөдөр тэрийг үргэлжлүүлээд явж байгаа. Энэ хүрээнд манай Хинтээ аймагт яг таны саяны хэлдэг 11 жилийн өмнө сумандаа сайхан амьдрий гэж ярьж хэлжсэн тэр зорилго бас нэлээдгүй хуваар биелээд явж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд бид нэр боловсролын салбар дээр өнгөрсөн 11 сарын 20-нд нэр баха Хэрхэн суман дээр гэхэд 11 дахь цэцэрлэгээ буюу Хинтээ аймгийн хэмжээнд боловсролын салбарт оруулж байгаа 23 дахь шинэ объекттэй нээж авах жишээтэй. Өнөөдөр эргээ харахад Хинтээ аймгийн энэ 23 сум суурьнд сая яг учир даргын хэлдэг шиг бид энэ том газар нутагтай цөөхөлөө байгаа хүмүүсийн хувьд тэр бүс нутагт ажиллаж амьдарч байгаа сум суурин болгоныг бас хөгжүүлэх, тэнд ажиллаж амьдарч байгаа хүн болгон төрийн болон нийгмийн үйлчилгээг жиг бүрдэх бололцоог бүрдүүлэхийн төлөө бас ажилласан. Тэрнээс Хинтээ аймгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Хэрхэн суманд хийгээд Хэрхэн сум танай талын идчихэд байгаа байдлаа хар гэж зарим хүмүүс шүмжилдэг. Би энэтэй бол санал нэгддэггүй. Энэ бол Хинтээ аймгийн 23 сум суурингийн бас хөгжил давхар явж байгаа. Өнөөдөр энэ сум суурингаар явхад сургууль цэцэрлэг эмнэлэг дотор байр тамгын газар соёлын төв манай сумыг замтай холбооч гэдэг хүсэл тавьдаг сум 3-4 хүн үлдээд байгаа гэдгийг бас би зориуд нутгийнхаа зам болонд бас хэлье гэж бас бодсон юм аа. Энэ түүхэн аялал жуулчлалын би тэгээд аймаг болгонд бас өөрөөсийнхөө зүйлийг хэлж байгаа. Бид бас их хурлын дарагт хоёр зүйл дээр бас нэг онцгой анхаарч өгөөч гэж хүсэл тавьж байгаа. Юу гэхээр бид нар түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгоно гэдэг бол зөвхөн нэг зохицолбор бариад явахгүй. Түүнийг дагсан дэд үтцийн томоохон хөгжил явж ээж энэ Монголын жуулчид сая болох түүнээс дээш болох бололцоо бүрднэ. Тийм учраас Хинтээ аймагт хийгдсэн энэ хөрөнгө оруулалтыг шааш нь үргэлжлүүлж тэр дундаа түүхэн аялал жуулчлалын бүс нутгийг авах замаар холбох энэ том төслийг бас цааш нь үргэлжлүүлж өгөөрэй. Энэ бол Монголын нууц толчоонд дурддагдсан олон газруудыг тухайн түүхэн үйл явцтай нь уялдуулсан зохицолбор барих энэ ажлууд маань үндсэндээ дууссан авах зам бусад дэд үтцээр холбох ажлууд явж байна. Тийм учраас Эзэн Чингис хааны төрсөн нутаг Дадал сумыг Норвлон сумтай холбох 75 км замын зургийг энэ 26 онд хийж аваад 27-28 онд энийг цааш нь зам болгох ажлыг бас дэмжиж өгөөрэй гэж би бас танаас хүсэж байна. Хинтээ аймгийн Батчирэг сумыг авах замаар холбох зургийг 26 онд нь хийгээд авъя, 27-28 онд нь замынхаа ажлыг үргэлжлүүлье. Хинтээ аймгийг Оросын холбооны улстай холбох зам маань Норвлон өнгөрөө явж байна. Энэ зам удахгүй дуусна. Хинтээ аймгийг бор өндөр цаашлаад бүгд найрамд хятад ард улстай холбох замын ажил урагштай сайхан явж байна. За Хинтээ аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох өмнө дэлгэр Батчирэг Баян Адрах Биндэр чиглэлийн зам бол амжилттай явж байна. Адрах холбох энэ ажлыг эхлүүлжүүл бид бас энэ жил гэхэд Дэлгэр хааныг авах замаар холбох ажил маань энэ намаар өглөөр шахуу ингээд дууслаа. Тэгэхээр бидний энэ түүхэн аялал жуулчлалын энэ бүс нутаг болгох энэ ажил бол Монгол Улсын засгийн газрын 2024-25 оны үйл ажиллагаанд орсон энэ том ажлаа. Тэгээд энэ дээр бас зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүд бол бас санал нэгтэй байгаа гэдгийг бас хэлье.